Рүй урдаа байх чихрээ задлах гэж оролдовч удаан хугацааны донтолд, шаарталд өвдөлтөөс сулж гар хөлн салгана. Үүнийг харах нь ихэнх сэтгэл хямдхан хятад даавал шиг л сэмрэх шиг болно. Хурч ирээ тохиндоо усуулах гэсэн боловч Рүй усны үнэрч авч чадхааргүй болсон байлаа. Өвдөлтөөсөө болоод түнд алхахад ч хүнд бай. Бид нь өвдөхгүй газар бараг үгүй. Амьдараа томд байгаа юм шиг л. Ингэж зовж байхдаа Рүй Али тандж сэтгэлдээ сэв хийдэл хэлсэн үгэндээ харамсаж байлаа. Энэ бүхэн тэр хэлсэн үгсэн кармач юм шиг. Тэгэхэд нэг биеийн гайгүй болж авсан дээр зориг гарган Алирыг залгаж Али Рүй намайг уучлаарай гэж хэлэхэд тэр торн Али би чамайг уучлаа гэж хэлнэ. Баярлсандаа Рүй нүлэн сунгаан дотор нь онгойж урдаа байх чихрээ задлж идэнэ. Ингээд Али тэднийд зочлон ирж хаалга онгоолоход нөгөө л нэг нүүр дүрийн нэнсгэлтэйгээ тусч байлаа. Орой хоол хийхээр болж Али жаагцлуулахаар болно. Игчийнх нь үйлдэлүүд бяцхан зүрхэнд нь дэмэж орсон байх вэ гэж санаа тавьж байгаа юм гэлтэй. Али ч сайн хүн юм баамаа. Энэ үед нээтэд аав нь гэрээсээ явсан нэг хамаатай биш. Харин ээж нь маш жаргалтай болсон мэт авирлаж гэртээ тааваараа тамхи татан дорсомд болно. Энэ нээт яхад их л вэр санагданаа. Мэди аавын сэтийг атгангаа нийтийг яаж үгүй хийх вэ гэсэн шүү юм бодно. Энэ талаараа ч Кейттэй ярилцаад амжина. Кейт харин болзон дээрээ бүдүүлэг зан гарган захиалга өгөх үед ч уцаар ирсэн хэвээр. Дуусангуудаа хөөрхийн залууд би тархины эмэгтэй гэж худал хэлнэ. Залуу шууд санааг нь ойлгон жи зүгээр салмаар байгаа шууд хэлчих чадахгүй. Ямар тэнийг юм оч хэлтиймтэй. Ингээд энэ хоёр маань хоёр тийш болно. Энэ үед нээт ээжтэй хань болж хамт сууна. Ээж нь чи баг байхдаа унтахаас өмнө аав ээжийг өмсдөг байсансан. Яагаад аавыгаа өмсгөө болцсон юм бэ? Чамд юу нөлөөлсөн юм бэ гэж асуухад нээт та тойролж суугаад байгаа мó? Ингээд яриа өндөрлөн. Нээт аавынхаа өрөөнд орж ширээний ард сууж шүүгөөг нь онгоолгоно. Ингэрийн хэр хүн болж байгаад enjoy гэж битцсэн аавынхаа нэг сарказм байдагнаас. Хөөхөн нэг тийм цаагаараа ярьжлалтай байгаа байхгүй юу? Нөгөө талын шүүгийг нь онгойлготол дотроос нь аавынх нь гарбуу нь олдноо. Тэгээ тэрийг гаргаж тавиад туулгцоороо ямар нэгэн санаа олж сэтнэ. Энэ залуу нэг юм бодоод эхэлсэн байвал тэр нь муул зүйл ээж таараа. Яавч лав сайн зүйл биш. Мэди депресстэй дээрэс нь зүрхэн шархалсан байлаа. Хүүхэд тусрагчаа хийж өтөл гэрээ зэгт ирж Мэдиг дагуулan хамт вайн ухаар олноо. Мэди жихэнтэй нейт кейс хоёрын талаар ярихгүй дээ гэж бодож байсан чи хоёр дахь хундганы ардаас ярьж эхэлнэ. Тэгсэн нэг их залуудаа найзынхаа найзлаатай явуулдаг байсан байт энэ да. Фэзэнд лекци хөөрхөн хамт кино үзэж дуудуулж цагийг хамт жаргалтай өнгөрөнө. Энэ цуурлын хайрламар хөөрхөн мөчүүдийн нэг л дээ энэ хэсэг. Энэ үед нейт бууга авцсан нэг тийш явж байлаа. Фэйг хог хасах үеэр найз залуу нь булангаас дуудаж ирүүлэн удахгүй Фэзийн цагдаа нараа дарилт хийх гэж болохоор энэ чимээгүй байгаарай гэж сануулна. Энэ залуу анхнаасаа л харах шиг байсан. Мэди ажлаа дуусгаад гэртээ ирэх үед нейт Алидийн ирсэн. Болон түүнийг ажиглаад бууга чиглүүлээ сууж байдаг. Мэди ч айж гайхаж байх зуур нейт босч ирэн түүнийг орон дээр суулган ситийг хаана байгааг асуув. Үннээ хэлэхгүй болохоор нь бууныхаа сумуудыг гаргаж байгаад нэг сум хийж байгаа юм шиг үтснэ. Бууныхаа цилиндрийг тултлан эргүүлж туханд нь чиглүүлж байснаа. Түүнийг доош хөвтүүлэн буугаан тулгаж дараа нь өөрлөгөө чиглүүлж Russian bullet тоглож эхэлнэ. Хоёр дахь даралтан дээр Мэди айснасаа болоод цүнхэнд байгаа гэдгийг нь хэлнэ. Гэхдээ энэ буун сумгүй байсан л да. Энэ их санаатай. Хөөрхөн охины зүрхэнд бол орж чадаад байгаамаа. Тэгээд сэтийг авчаад машин барьж явахдаа нэг хэвнийг пив залгилж нэг дугаарлаа залгаснаа очиж байна гараад иргэнэ. Тэгсэн тэр дугаар нь жүүлсэж таарна. Адар бороонд норон нейдийн машин сууна. Би чамд энийг өгөх гэж ирсэн гээд мань хүн лөө сэтийгээ сарвана. Энэ манай аавын чамтай хийж байгаа бичлэг байгаа. Би эндээс хоёрыг мэдсэн гэж хэлнэ. Тэгээд буух үед нь бас миний хэлсэн бүх зүйл үнэн шүү гэж хэлдэг. Бас зүгээргүй тэгж жагаад. Дараа нь Кэсигийн утас дуурч Чиндонтой хувцас аваад гараад ирээ. Гэх нийтийн холоос сонсогдно. Кэсиг арах үед нь ээж нь харж байсан чинь нэг ч үг хэлсэнгөө. Тэгээд нийтийн дамжирахаар хамт ирнэ. Рүүгийн гэрт орой хоолн дээр халуун яриа өрнөх боловч түүнийг рехабд оруулахыг татгалзан хариу ирж байгаагаар энэ удаагийн анги маань энэ хүрээд дуслаа. Bye.